Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ гайхамшигыг амьдралдаа урам зоригийн илтгэлийг хүргэж байна. Энэхүү бичлэгийг сонсноор та өөрийн амьдралдаа хэрхэн аз тохиол, гайхамшигтай зүйлс, баялагийг урьж хүлээн авахд суралцах болно. Одоо надтай хамт гүнзгий амьсгал аваарай. Амьсгалаа удаанаар аваад зөөлнөөр бүрэн гаргаарай. Бид хамтдаа үнэхээр сайхан аялал эхлүүлэх гэж байна. Та өглөө бүр сэрээд өдөр тутмынхаа хэмнэлд орж эерэг байхыг хичээж байгааг би мэдэж байна. Гэвч таны толгойд нэг жижигхэн дуу хоолой, магадгүй зүгээр л магадгүй сайн сайхан зүйлс над шиг хүмүүст зориулагдаагүй байж болох юм гэж шивнэнэ. Та бүх зүйл нь болж бүтэж байгаа гэж харагддаг хүмүүсийг харж тэд ямар нууцыг мэддэг юм бол гэж гайхаж байж магадгүй. Таны мэдэхгүй байгаа ямар нэг зүйлийг тэд мэддэг юм шиг санагддаг байж магадгүй. Бид туйлдтлаа ажиллаж, өөрийгөө шахаж, хүчилж, тэмцэж байдаг. Амьдралд урагшлах цорын ганц зам нь энэ гэж итгэдэг. Бүх зүйлийг хянах гэж оролдохын зэрэгцээ үнэндээ юу ч бүтэхгүй байх вэ гэсэн айдсаас үүдэлтэй тэр туйлдалтыг би мэднэ. Одоо бидний ойлгох хэрэгтэй нэг зүйл бол та хоцорсон хүн биш. Та олон жилийн өмнө хийсэн ямар нэг алдааныхаа төлөө орчлон ертөнцөөс шийтгүүлж байгаа юм биш. Болж буй зүйл үнэндээ маш энгийн. Үүнийг ойлгож эхлэх үед бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Бидний ихэнх нь бага наснаасаа л амьдрал хэцүү, олж авах бүхний төлөө тэмцэх хэрэгтэй. Сайн зүйлс ховортвол бусдаас төрүүлж авч амжих ёстой гэж заалгаж өссөн. Бид өөрсдийгөө хааж, хамгаалж, дэлхийн аюултай мэд санагддаг байсан учраас зүрх сэтгэлдээ хан босгож сурсан. Гэвч ингэснээрээ бид өөрсдийн хүсэж байсан тэр гайхамшиг, элбэг баялагт хүрэх хаалгыг ч мөн өөрсдөө санамсаргүйгээр хаачдаг. Үнийг ингэж төсөөлөөд үзээрэй. Таны оюун ухаан бол өмнө нь хизээч бүтээгдэж байгаагүй хамгийн нарийн бүтэцтэй радио хүлээн авагч юм. Яг одоо таны сууж буй өрөөнд хэдэн зуун радионы суугийн дохио дамжин өнгөрч байна. Хөгжим, ярилцлага нэвтрүүлэг, мэдээ бүгд агаарт үл үзэгдэн хөгж байгаа. Харин таны радио зөвхөн шуугиан дээр эсвэл айдас дүүрэн нэгэн хэвийн хуучин дууг давтан цацдаг долгион дээр тааруулагдсан байвал таны эргэн тойронд аль хэдийн ихшиглэж буй тэр сайхан аялгауг хизээж сонсож чадахгүй. Элбэг баялаг аль хэдийн энд байна. Гайхамшгүүд аль хэдийн өрнөж байна. Та зөвхөн өөрийгөө зөв тавтамжинд тааруулах хэрэгтэй. Шинжлэх ухаан хүртэл үүнийг сонирхолтой байдлаар баталдаг. Тархинд торлог идэвхжүүлэгч систем гэж нэрлэдэг нэгэн систем байдаг. Энэ нь ямар мэдээлэл таны ухамсарт хүрэхийг шийддэг гайхалтай шүүлтүүр юм. Та улаан машин худалдаж авах талаар бодож эхлэх үед гинэт хаа сайгүй улаан машинууд харагддаг шалтгаан нь энэ. Тэр машинууд үргэлж байсан. Харин одоо таны тарих тэднийг анзаарахаар тааруулагдсан гэсэн үг юм. Үүнтэй адил та өглөө бүр сэрээд ухамсартайгаар амьдралдаа гайхамшиг,
Элбэг баялагийг урьж хүлээн авч эхлэхэд та энэ шүүлтүүрийг дахин програмчилж өмнө нь харагддаггүй байсан боломжууд, давхцал, ивэлүүдийг анзаарах боломжийг өөртөө нээж өгдөг. Гэхдээ хүмүүсийн ихэнх нь дадал дээр л гацдаг. Тэд үүнийг 1-2 өдөр туршаад 3 дахь өдөр гэхэд суглаанд хожихгүй болохоор энэ үр дүнгүй юм байна гэж дүгнэдэг. Энэ нь яг л 1 дахь өдөр үр суулгаад 2 дахь өдөр мод болох эсхийг нь шалгахаар үрийг ухаж гаргаж ирж байгаатай адил. Орчлон ертөнц таны яруу хугацааны хуваараар ажилдаггүй. Харин төгс цаг хугацаагаар ажилдаг. Таны хийх ёстой зүйл бол цэцгийг хүчээр дэлбэлүүлэх биш. Харин итгэл, нээлттэй байдал, хүлээн авахд бэлэн хандлагаараа тэр үрийг услах юм. Тэгвэл үүнийг яаж боддоор хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцъя. Зарим хүмүүс одоо сайхан сонсогдож байна гэж бодож байгаа ч бодит асуудалтайгаа нүүр тулж байгаа гэдгийг би мэднэ. Төлөх ёстой төлбөрүүд, асуудалтай харилцаа, шүн унтуулдаггүй эрүүл мэндийн санаа зовнил байж л байгаа. Би ойлгож байна. Энэ бол бодит амьдралаасаа зугтахын тулд ид жидийн сэтгэлгээ ашиглах тухай зүйл биш. Харин энэ бол бодит амьдралтайгаа харилцах хандлага өөрчлөх тухай юм. Ингэснээр шийдлүүд өөрсдөө таныг олж ирдэг болох болно. Өглөө бүр утсаа шалгахаас өмнө хийх ажлынхаа жагсаалтыг бодож эхлэхээс өмнө гараа зүрхэн дээрээ тавиад зүрхээ цохилж байгааг мэдэр. Энэ бол яг одоо таны дотор урсаж буй амьдрал. Энэ бол нэг хэсээс хүүхэд бий болгодог, үрийг ой мод болгодог, гаригуудыг төгс зохицолд эргүүлж байдаг тэр л ухамсар юм. Энэ ухамсар таны дотор таны төлөө секунд бүр ажиллаж байдаг. Тэгээд өөрийн дуу хоолойгоор өөртөө ингэж хэлээрэй. Би орчлонгийн бүхий л сайн сайхан элбэг баялагийг хүлээн авахд нээлттэй байна. Таны далд ухамсар бодит зүйл болон өөртөө давтан хэлж буй зүйлийн ялгааг мэддэггүй. Тэр зөвхөн таны өгч буй мэдээллийг хүлээн авч тэрний дагуу бодит байдлыг бүтээхээр ажиллаж эхэлдэг. Та гайхамшгүйд яг яаж ирэхийг мэдэх албагүй. Та замыг нь урьдчилан тодорхойлох шаардлагагүй. Та 10 алхамтай төлөвлөгөө гаргах хэрэггүй. Энэ бол хуучин арга, ядраадаг арга. Бүхнийг хянах гэж оролцоор эцэст нь түгшүүртэй, туйлдсан байдалд хүрэгдэг арга. Харин таны шинэ арга илүү энгийн. Та нээлттэй бай. Анзаарах чадвараа идэвхжүүл. Таны дотроос хэлж буй дараагийн зөв алхмыг хий. Бүх дүр зургийг харахгүй байсан ч таныг чиглүүлж байгаа гэдэгт итэг. Одоо би танд өнөөдөр шууд хэрэгжүүлж болох нэг практик зүйл хэлье. Гайхамшигын тэмдэглэл эхлүүл. Онцгой зүйл хэрэггүй, зүгээр л нэг дэвтэр байхад болно. Орой бүр тухайн өдөр санаандгүй байдлаар сайн болсон 3 зүйлийг бичиж тэмдэглэл. Магадгүй та орох гэж байсан газрынхаа яг үүдэнд машины зогсоол олсон байж болно. Эсвэл танд хэрэгтэй хэн нэгнийг бодож байсан яг тэр мөчид тухайн хүн тань руу залгасан байж болно. Магадгүй та өөр замаар явах сэтэл төрж
төгжрлээс зайлсхийж чадсан байж болно. Эдгээр нь санамсаргүй зүйл биш юм. Эд бол гайхамшгүйд. Эдгээр нь жижигхэн. Гэхдээ ямар ч байсан гайхамшгүйд. Та өөрийгөө эдгээр жижиг гайхамшгүүдийг анзаарч сургахад илүү том гайхамшгүүд гарч ирэх орон зайг бий болгодог. Дараа нь юу болох вэ гэвэл та үнийг тогтмол хийж эхлэхэд өөрийгөө өөрөөр мэдэрч эхэлнэ. Илүү хөнгөн, илүү ихтгэл дүүрнээр мэдрэнэ. За дахиад л нэг хэцүү өдөр эхлэхэндээ гэж ботгоо болж харин та өнөөдөр ямар гайхалтай зүйлс тохиолдох бол гэж бодож эхэлнэ. Энэ бол таны дотоод энергийн өөрчлөлт. Энэ л бүх зүйл. Учир нь та өөрөөсөө цацаж байгаа давтамж дээрээ л хүлээн авч чадна. Харин та нээлттэй байдал, талархал, итгэлийг цацаж эхлэхэд орчлон ертөнц бүхэлдээ тэр давтамжинд тохируулан өөрийгөө дахин зохион байгуулдаг. Магадгүй та өнгөрсөнд болсон тэр нэг алдагдал, урвалт, биелээгүй мөрөдлийн тухай бодож ийм зүйл болсон байхад би яаж гайхамшигыг урин дуудах вэ гэж бодож байж болно. Амьдралд итгэж болохгүй гэдгийг амьдрал өөрөө нотолчихсон мэт санагдаж байж болно. Би үнэхээр ойлгож байна. Гэхдээ би харанхуйг туулж дахин гэрэлд гарч ирэх замдаа нэг зүйлийг ойлгосон. Тэр өвдөлттэй туршлагууд орчлон ертөнц таныг шийтгэсэн зүйл биш байсан. Харин орон зай гаргаж байсан байдаг. Таны амьдралд хэрэггүй болсон зүйлсийг гаргахын тулд байсан. Таныг тухайн үедээ төсөөлж чадахгүй байсан илүү сайхан зүйл рүү чиглүүлж байсан. Гайхамшиг гэдэг нь муу зүйл огт тохиолдохгүй байхыг хэлдэггүй. Харин гайхамшиг гэдэг нь хүнд хэцүү үеийн дундаж гисэн та хамгаалагдсан, хайрлагдсан, мөн илүү сайхан зүйлийн төлөө бэлтгэгдэж байдагт оршино. Өдөр тутамдаа жижигхэн зүйлсийг хүлээн авахыг дадал болгох нь таны хийж чадах хамгийн хүчтэй зүйлсийн нэг. Хэн нэгэн таныг магтахад түүнийг бүү буцааж түлэх, бүү багсгаж үнэл. Тэр эвгүй мэдрэмжээс зүгтхийн тулд шууд хариу магтаал бүхэл. Зүгээр л инээмсэглээд баярлалаа гэж хэл. Амьсгал авч түүнийг дотроо шингээ. Зүрхэндээ хүргэж мэдэр. Хэн нэгэн танд туслах санал тавьбал тэгье гэж зөвшөөр. Сайн зүйл тохиолдоход дараагийн муу зүйл хизээ ирэх бол гэж хүлээхээ боль. Эдгээр нь бүгд элбэг баялагын хаалгыг нээж сурах арга юм. Ингэж сурснаар та орчлон ертөнцөд тийм ээ. Би бэлэн байна. Би хүсэж байна. Би илүү сайхан зүйлсийг хүлээн авч чадна гэж хэлж байгаа хэрэг юм. Мөн маш чухал нэг зүйл бий. Элбэг баялаг гэдэг нь зөвхөн мөнгө биш. Мэдээж та нээлттэй хүлээн авахд бэлэн сэтгэлгээтэй байх үед мөнгө илүү амархан урсаж болно. Гэхдээ элбэг баялаг байдал гэдэг нь мөн цаг хугацаа, эрч хүч, хайр, боломж, бүтээлч байдал, эрүүл мэнд, баяр баясгал, амар амгалан юм. Та амьдралдаа гайхамшиг, элбэг баялагийг урин дуудахад та энэ бүгдийг хүлээн авч байна гэсэн үг. Та сайхан амьдралд тийм гэж хэлж байна.
та урсгалд тийм гэж хэлж байна. Та дэмжлэгт тийм гэж хэлж байна. Та бүх зүйл хэрхэн сайнаар шийдэгдэж байгаад гайхаж баярлах боломжинд тийм гэж хэлж байна. Мөн би таныг хэлж буй үгстэй маш анхааралтай байхыг хэлмээр байна. Таны үг таны бодит байдлыг хэлбэржүүлдэг. Үг мэдрэмж агуулдаг. Үг энергийг дамжуулдаг. Та өөртөө би үнийг авч дийлэхгүй гэж хэлэх бүртээ та нэг хаалгыг хааж байдаг. Үүний оронд ингэж хэлээд үзээрэй. Би одоогоор мөнгөө өөр зүйлд зарцуулахыг сонгож байна гэсэн утгыг илэрхийлээрэй. Та би үнэхээр стресстэй байна гэж хэлэх бүртээ тэр байдлаа улам баталгаажуулж байдаг. Харин би зарим сорилтуудыг давж гарцаа олж байна гэж хэлэхэд энэ үг таны дотор ямар өөр мэдрэмж төрүүлж байгааг анзаараарай. Өөрийнхөө яриаг анхааралтай сонс. Таны үг бол залбирал. Та яг үнэхээр хүсэж байгаа зүйлийнхээ төлөө залбирч байгаа эсэхээ анзаараарай. Одоо би танд өглөө бүр хийж болох нэгэн сайхан дадлыг зааж өгье. Өглөө бүр 5 минутыг зарцуулж өдрөө гайхалтай өнгөрч байгаагаар төсөөлөх юм. Зүгээр нэг ерөнхий байдлаар биш, харин тодорхой тодоор. Өөрийгөө өдрийн турш тайван, уян хатан, зүйлэн урсгалаар явж байгаагаар хар. Гинтийн сайн зүйлс тохиолдож байгааг хар. Хүмүүс ээлдэг, тусархаг байгааг хар. Шаардлагатай яг тэр мөчөд шийдлүүд гарч ирж байгааг хар. Бүх зүйл ямар сайхан урсаж байгаад талархаж, гайхаж буйгаа мэдэр. Танд төрөх сэтгэл хөдлөлийг мэдэр. Үнгийг, дуу чимээг, үнэрийг мэдэр. Таны далд ухамсар үнийг зүгээр төсөөлөл гэдгийг ялгаж мэдэхгүй. Харин таны тарих, энерги, бүхэл системийг яг энэ туршлагыг мэдрүүлэхэд бэлтгэж эхэлдэг. Ингэж та гайхамшигыг хүлээж авах загварыг бүтээж чадна. Ухамсараа өөрчлөх энэ аяллаа турш өөртөө зөөлөн хандаарай. Учир нь зарим өдөр та сэрээд би чадна гэсэн мэдрэмжтэй, нийцсэн, нээлттэй, гайхамшигт бэлэн байх болно. Харин зарим өдөр та ууртай, эргэлтсэн, энэ бүхэн огт ажиллахгүй байгаа мэт санагдаж болно. Гэсэн ч зүгээр дээ, та хүн шүү дээ. Тийм өдрүүдэд энэ дадлыг орхих хэрэггүй. Зүгээр л үргэлжлүүлэн хий. Мэдрэгдэхгүй байсан ч үгээ хэл. Гайхамшигын тэмдэглэлээ бич. Бичих сайн зүйлийг олох гэж баг зэрэг чармаах хэрэг гарсан ч хамаагүй. Өөртөө тусал. Ялангуяа ийм хэцүү үед. Жинхэнэ өөрчлөлт яг энэ үед л бий болдог. Бүх зүйл амархан, урам зориг дүүрэн байх үед биш, харин хэцүү байсан ч тууштай байхыг сонгох үед жинхэнэ өөрчлөлт ирдэг. Энэ сорилт бол өсөлтийн яг өмнөх зайлшгүй тохиолдох шат юм. Яг одоо та эдгээр үгсийг сонсож байх энэ мөчид гайхамшгууд аль хэдийн хөдөлгөөнд орчихсон байна. Таны бодож байсан зүйлс аль хэдийн таны зүг ирж байна. Таныг гайхшруулах боломжууд аль хэдийн зохион байгуулагдаж байна. Таны үүрэг бол эдгээрийг хүчээр бий болгох биш. Харин эдгээр нь ирэх үед таньж мэдхэд бэлэн байх юм. Таны үүрэг бол
айдас хаа гэж хэлж байсан ч зүрхээ нээлттэй байлгах юм. Таны үүрэг бол та сайн сайхан бүх зүйлд ивэгцэн гэдэгтээ итгэлтэй байх юм. Та үнийг хүртэхийн тулд заавал гавьяа байгуулсан байх албагүй. Хангалттай их хөдөлмөрлсөн байх шаардлагагүй. Та зүгээр л өөрийн үннээр тууштай оршин байхад л хангалттай. Одоо би танд энэ 7 хоногоос эхлэн турших дадлыг хэлж өгье. Өглөө бүр сэрэхтэй хөл тань газар хүрэхээс өмнө өөрийн дуу хоолойгоор ингэж хэл. Би өнөөдөр амьдралдаа гайхамшиг, элбэг баялагийг урин дуудаж хүлээн авч байна. Үнийг үнэхээр болж байгаа мэд мэдэрч, бялхаж, баярлаж хэл. Дараа нь өдрийн турш юу гарч ирж байгааг зөөлөн анзаар. Хүчилж биш, ай зөнгөөр нь анзаар. Жижиг давхцлуудыг анзаар. Гинтийн тусламжийг анзаар. Төлөвлөөгүй байсан ч бүх зүйл хэрхэн бүтэж байгааг анзаар. Орой бүр тэмдэглэлдээ 3 гайхамшигыг бич. Үүнийг 7 хоног хийгээрэй. Тэгээд эргэж ирээд юу өөрчлөгдсөнийг надад хэлээрэй. Та энэ хорвоод зүгээр л зовж шаналах гэж ирээгүй. Та дэлгэрэх гэж ирсэн. Та инээж, хөгжилдөж, тоглох гэж ирсэн. Та суралцаж, өсөж, тэлэх гэж ирсэн гэдгээ санаарай. Та танд зориулагдсан хязгааргүй сайн сайхныг хүлээн авах гэж энд байна. Орчлон ертөнц хэмжээшгүй элбэг баялаг. Мөн ертөнц танд ивэлүүдээ асгахыг хүсэж байна. Таны хийх ёстой зүйл бол гараа дэлгэх, зүрхээ нээх. Тэгээд ингэж хэлэх. Тийм ээ, би бэлэн байна. Би хүсэж байна. Би нээлттэй байна. Би хүлээн авахдаа баяртай байна. Гэж хэлэх юм. Та бусадтай яг адилхан хүний мэдэрч, эдэлж болох ертөнцийн бүх сайн сайхныг хүртэх хэрэгтэй хүн.